Сайн байцгаана уу? За өнгөрсөн хугацаанд бол маш олон хүмүүс надаас нүүрний дасгалыг бичлэгээр оруулахыг хүссэн байгаа. Тийм учраас нүүрний дасгалуудаас эхэлж оруулах гэж байна. Өнөөдөр нүүрний дээд хэсэг буюу дух нүдний үржлийг арилгах дасгал оруулах болно. Өөрөөр хэлбэл дух нүдний булчин чангалах замаар үржлийг арилгана гэсэн. Ингээд дасгалаа хийцгээе. Намайг дагаад хийгээрэй. За эхний дасгал бол духны хөндлөн үржлийг арилгах дасгал байгаа. Духны булчин чангарахаар дээд завх дагаж өргөдөн. Өөрөөр хэлбэл духны булчингаас гадна дээд завхын давхар өргөдөнтэй гэсэн. Духны булчин чангарахаар бол дух төмбийч, уртгаасаа төмбийч харагддаг. За эхлээ үндсэн байрлал нь хөмсгний дээр эрхий долоовор хуруунаас бусад бүх хуруунуудыг байрлуулад мөн духны хоёр хажууг алгаараа дарж өгнө. За энэ бол үндсэн байрлал. Бүх хуруунууд алга тухан дээр сайн дарагдсан байна. Хүндий ээж болохгүй. За одоо 1-20 хүртэл одоо хөмсгөө дээш нь дух руугаа тултал нь шахаж өргөөд буулгах дасгалыг 20 удаа хий. Эхлэе. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За энэ дасгалыг хийхэд бол анх удаа хийж байгаа хүмүүс бол үзүү мөр гар их чилдэг байгаа. Одоо ийм тохиолдолд 10 удаа хийгээд үзүү мөр гараа суллаад буцаагаад үргэлжлүүлж болно. 3 дахь дасгалаас эхлээд бол энэ байдал харалдаг. Дасгалдаа дасаад шууд хийж чаддаг болдог байгаа. За үргэлжлүүлээд 10 удаа хий. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За сүүлчийн 20 удаа хийчээ сүүлд нь 10 секунд барина. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За буулгалаа духныхаа жилээ гаргахын тулд хуруугаараа ингээд тавшиж өгөө, хөнгөн тавшиж өгнө. Одоо би хүмүүсийн духны дасгалыг хийхдээ гаргадаг нийтлэг 5 алдааг харуулъя. Эхлээд хөмсгнийхээ дээр хуруунуудаа байрлуулах, ингэж байрлуулах хэрэгтэй байтал хөмсгөн дээрээ байрлуулчихдаг. Тэгээд ингэж хийдэг. Энэ бол буруу. Заавал хөмсгнийхээ дээр байрлуулсан байх хэрэгтэй. Дараагийн нэг алдаа нь бол хөмсгнүүдээ ингээд хуруунуудаа хөмсгнийхээ дээр байрлуулсан хэрнээ ингээд лав сөөлжлүүлэхгүй ийм сул ийм явчихдаг. Хэрвээ ингэж хийх юм бол энэ хооронд үүссэн сул зайнууд чинь одоо өршлөө үүсгэхэд нөлөөлнө. Аль болох лав сөөлжлүүлээд ингэж юм. За өөр бас нэг гаргадаг алдаа бол хөмсгний дээр байрлууллаа. Алгаар хоёр хажуу сайн дарсан байх ёстой байтал сул явждаг. Тэгээ хийхээр энэ хоёр хажуу чинь сул. Энэ сул хөдөлгөөн ч одоо булчинд ачаал өгч болохгүй. Булчинд ачаал өгөхийн тулд заавал нэлтэн сайн дарж өгсөн байна. За өөр бас гаргадаг нийтлэг алдаа бол хөмсгний дээр байрлууллаа. Алгуур ингэж хөмсгөө өргөх биш. Огцом. Хүмүүсийн өөр бас нэг гаргадаг алдаа бол хөмсгний дээр байрлууллаа. Хит урагшаа хүзүү мөрөөрөө бүхийж цээжээрээ бүхийгөө тэр рүү амаа зууж ид. Ингэж хийх буруу, ингэж хийж болохгүй. Хөдөлгөөнөө хянахын тулд өөртөө урдаа тойл тавиад харж хийх хэрэгтэй. Хэрвээ бүр өөрөө одоо зөв хийж байгаа, буруу хийж байгаа мэдгүй байх юм бол өөрхөн бичлэг хийгээд харах хэрэгтэй. За түрүүн духны булчин нэлдэн ажилласан бол одоо зөвхөн духны гол хэсгийг ажиллуулна. Энэ духны гол хэсгийн булчин ажиллуулснаар одоо хөмсг хоорондын үрчлэлийг багасгаж, арилгаж мөн хамрын унжлтыг багасгана. Өөрөөр хэлбэл хамар энэ голоор өргөднө гэсэн үг. За үндсэн байрлал нь хамарны дээр хөмсгний дотор талын дээр жижигхэн гурвалжин үүсгээр хуруунуудаа байрлуулна. Ингэхдээ
2 чигчээ хурууны үзүүр нээсэн байна. Бусд нь давхарлаж тавигдана. Энэ бол үндсэн байрлал. Одоо тэр гурвалжин үс хэсгийг дээш нь тултална, шахаж өргөөд буулгана. Эхлэе. 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 6 7 8 9 10 сүүлчээ 10 дээр сүүлчээ 20 дахь тоон дээр 10 секунд барья. 1 2 3 4 5 6 7 8 9 10 тухныхаа чиглэлээ гаргаад хуруугаараа төвшөөд. За энэ дасгалыг хийхдээ хүмүүс бол нийтлэг гаргадаг 2 алдаа байгаа үзүүлье. Тухны дээр их том гурвалжин үсгдэг. Ийм баг биш том. Тэгээ энэ нь ингээд сул хөдөлгөөн хийгдэг. Ингэж хийх юм бол буруу. Аль болох багахан гурвалжин үсгэж тэгжиж тухны гол хэсэгт ачаал очино. За өөр бас нэг алдаа нь бол одоо жижигхэн гурвалжин үсгсээр нэ 2 хажуугаар алгаараа дарахдаа нүднийхээ цахаар ингээд дарчдаг. Нүдэд даржлахгүй, нүдний цахыг даржлахгүй, нүдний цахаар цахын дээр хурууга алгаа барилуулаад тийм. За дараагийн дээд зогч хангалах дасгал. Энэ дасгалыг хийхдээ 7 ор хуруугаа, дунд хуруугаа нүдний гадна дотн угууд дээр байрлуулна. За энэ бол үндсэн байрлал. Ийм байдал зөвхөн дээд зовхоороо доошоо дарах хүчлэг маягтай хараад буцна. 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 6 7 8 9 10. За сүүлчээ 20 тон дээр 10 секунд барина. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Нүдний чилээ гаргаад байна үчи. За дараагийн дасгал болохоор нүдний доод зүрхийг чангалах дасгал. Энэ дасгалыг хийснээр бол нүдний доогуур үлсэн жижиг үрчлээ арилна. Гэхдээ энэ дасгалыг би бол одоо маш их байнга хамрын ажилдаа явдаг, эсвэл одоо маш бага нойр авдаг хүмүүсийг бол хийгээгүй дээр гэж зөвлөж байна. Яагаад гэвэл нүдний доод хэсэг бол маш эмзэг байдаг, их ядарсан. Зүрхний дасгалаа эхлэе. Харцаа дэшээ чиглүүлээд эцэг төвлөрөөд энэ өдөл доод зөхөө чангалах маягтай болоод буцна. Дасгалаа эхлэе. 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 6 7 8 9 10. За сүүлчээ 10 секундаар 1 2 3 4 5 6 7 8 9 10. Нүдэн ануучаад. За дараагийн дасгал болохоор одоо нүдний дээд зохины дээд зох өргөгч булчин чангална. Ингэснээр бол одоо нүдийн эм цэлгэр том харагдаг, омон сормос өргөгдөг байгаа. За энэ дасгалыг хийхдээ нүдээ аль болох том харна. Том хараад буцна. 1 2 3 4 5. За анх энэ дасгалыг хийхдээ хүмүүс бол ингэ сайн том харж чаддгүй. Нүдээ том харах гэж ингээд хөмсөг тухай ингээ өргөөд идэв.
хөмсөг тухай өргөж хөдлөхгүй тул энэ дээрээ дарж өгөөд хийж болно. 10 хийж үзье. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Зарим хүмүүс болохоор ингээ нүдээ томоор дасгалыг хийхдээ 90 амаа зуугаад идэг. Хэрэв 90 амаа ингээд зуух гэдэг юм бол амаа сул тавиад үлэлэг ангаагаад ингэж хийж болно. За ингээд өнөөдөр нийт 5 дасгал үзлээ. Дараагийн дасгал хүртэл